Иран улсаас Америк нэгдсэн улсад бомбууд дээрх хоригоо зогсоовол Орон улсын холоогоор ачаа тээвэр нэвтрэх урсгалыг сэргээн гэсэн саналыг Пакистаны зуучлалаар тавьжээ. Энэхүү санал цөмийн засгийн асуудлыг дараагийн шатанд тусад нь хилцэх талаар тусгасан нь өмнөх саналуудаас илүү уян хатан болжээ гэж ажиглагчид үзэж байна. Хоёр улсын зөрчлийн өмнө Орон улсын холоогоор өдөрт 188 хүлэг нэвтэрдэг байсан бол одоо ердөө 4 хүлэг онгоц нэвтэрч байгаамаа. Үүний зэрэгцээ Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Санкт-Петербург хотод Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж Москва энхийн үйл явцыг дэмжихээ илэрхийлсэн байна. Орос Ираны стратегийн хамтын ажиллагаа нь энэ хилцээнд нөлөөлж магадгүй гэж шинжээчд үзэж байна. Харин Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио саналыг шүүмжилж Орон улсын хоолойн урсгал төлбөртэй нөхцөлтэй нэгдэх нь бодит шийдэл биш гэж мэдэгджээ. Шинжээчид энэ санал нь төр эвлэрэл тогтоож болох ч Америк нэгдсэн улсын хориг Ираны цөмийн хөтөлбөр зэрэг үндсэн маргааныг шийдвэрлэж чадахгүй гэж үзэж байна. Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл Тэнгэр Капитал үнцаасны компанитай 7711 Tik 2 72 дугаарын утсаар холбогдоорой.